Бүгдээрээ сайн байцгаана уу? Happy 24 гүлөв төрөө ээлж мэдээлэл өргөх гэж байна. За энэ сүүлийн өдрүүдэд энэ хото холбоотой койнууд нэлээд өндөр өсөлт үзүүлж байгаа. За өнөөдрийн бичлэгээр биднээс юу ярих вэ гэхээр энэ хото холбоотой хоёр койныг ярина. Нөгөө нэг нь биднээс энэ клубийн хэмжээнд ямар төслүүдэд хөрөнгө оруулалтын яаж шинжилгээ хийдэг гэдэг талаар яриад нэг токен дээр бас энэ үн цэнтэй токен технологи дээр суурилсан үйлчилгээтэй юм токнууд бас байдаг гэдэг талаар ярих юм байна. За ингээд Shiba токны талаар ярих эхлээд дараа нь Doge coin-ийн талаар ярина. За энэ дээр Shiba токен нийт 10% зэрэг буюу энэ тэрбум их 80 хэмжээтэй юм токен гаргасан. За энэ бол ямар ч үн цэнэгүй одоо 0 байж байгаад энэ нэг сарын дотор бол ингээд хэдэн мянга дахин өссөн та бүгд харж байна. Энэний гол харах юм нь бол энэ смарт контрактын блокчейн дээр харах хэрэгтэй. За энэ Etherscan дээр та бүгд харж байна. 50-аас дээш үе ингээд нэг даасан дээр эзэмшиж штэ. Энэ дээр бол тэгэхээр тоглолт хийж болдог. Тухайн токеныг бол үнийн одоо зах зээл рүү нийлүүлэхгүй байрах ч юм уу эсвэл маш их хэмжээгээр нийлүүлж ханшин дээр нь өөрийнхөө хүрснээр ханшны тохиргоог оруулж болно гэсэн. За тэгэхээр энэ дээр маш их орцон өссөн ямар нэгэн дуйлан тариад маркетинг хийж байгаа хэлэн мэдээллийн одоо хэрэгслэр цацж байгаа тодорхой хүмүүст хүслээд бол энийг бол ингээд сошиал сувгуудаар бүгдийг цацна. Тэгээд ингээд өндөр үнэтэй болсны дараа одоо бол өөрөө тодорхой хэмжээнийхийг буцаад ингээд зарах ч юм уу ашигтай мөнгө болгоно гэсэн үг шүү дээ. Fiat болгох юм уу те stable coin болгоно. Тэгсэн тохиолдолд энэ хүн өөрөө нэлээд хөрөнгөтэй болчихно. Ээшиг өсөрж урсан зарим нэг хүмүүс нь бол дамын шинжтэй ханш байхад нь аваад заруул ашигтай өндөр байхад нь аваад хэмтэн зарсан хүмүүс алдчихж байгаа. Тэм учраас энэ дээр та бүгд нэлээд болгоомжтой андараа гэсэн юм байр суурийг бид бас барьж энэ мэдээлэл өгж байна. Coin market дээр гавь Shiba coin өчигдөр 19 дээр байсан гэдэг нэг өдрийн дотор ямархуу машин дээр ирсэн байна бүгдээр хараа. За одоо бол 20 дээр байж байна. 11 тэрбум 337 сая долларын үнэлгээтэй. За ингээд энэ Shiba болон Dogecoin ямар ч тийм үн цэнэгүй enabling coin гэдэг юм уу meme coin шүү дээ. За Dogecoin болохоор одоо топ 5 руу ороод ирсэн баг ч тийм 64 тэрбум 632 сая долларын зах зээлийн үнэлгээтэй болсон. За Ethereum гэхэд 493 тэрбум 649 сая доллар, Binance Coin 101 тэрбум байж байгаа. Тэнгүүд топ 4 дээр ороод ирсэн явж байгаа байхгүй 64 тэрбум 632 сая доллартай тэнцүү. За Elon Musk бол энэ coin-ыг энэ топ 5 руу ороход нэлээд үүрэг гүйцэтгсэн. За Elon Musk бол нэлээд хөрөнгөлөг ухаалаг хүн байдаг та бүгд мэдж байгаа. Энэ NASA-та сансар докторгүй одоо эзлэх тал дээр нэлээд их хөрөнгө зарж ажиллаж байгаа юм байна. Тэр хүн мэдээж энэ Dogecoin-ыг авахт бол мэдээж бодлоготой авсан байгаа. Ямар coin-ыг авах яах вэ гэдэг. За энэ Америкийн засгийн газартаа ингээд гайгүй харьцаатай ч юм уу сектор зохицуулах байгууллагуудаа гайгүй харьцаатай үед бол энэ Dogecoin ингээд байгаад байгаа бах. Мэдээж энэ авсан Dogecoin-ыг бүгдийн зарах зорилгогүй тодорхой хэмжээгээр энэ крипто зах зээл рүү энэ шинэ салбар руу өөрийгөө таниулж оруулах тийм ээ. Цаашдаа энэ coin-ыг удаан барих ийм боломжтой гэж хараад энэ Dogecoin-ыг авсан болов. За Dogecoin 16 онд хэдтэй байсан бэ ингээд та бүгд харж байна. 0.04 тэгтээ 2-той байсан ба штэ. Тухайн үед жишээ нь Dogecoin-ыг хийгээд зарсан хүн жишээ нь нэг Honda машинаар ч юм уу төслөө зараад гарсан байж магадгүй. Гэтэл одоогийн үнц нь баг Honda корпорацийг авахаар юм үнцтэй болсон ба штэ. За энэ 129 тэрбум 569 сая одоо ширхэг байна. Энийг одоо энэ үнээр үжүүлэхлээр баг хэдэн тэрбум болох вэ? За 129 тэрбум coin-ыг одоо 129 тэрбум coin-ыг өрчгөн 0.4 гэжээ. Тэгэхээр энэ одоо асар их том тоо гарч байгаа. Ийм айхтар өндөр өсөлт үзүүлдэг. За ингээд Elon Musk дээр энэ дээр гол эзэмшигчд нь хичнээн хувьтай байна гэдэг ингээд хараа 56% тийм ээ. Тэгэхээр энэ 50-аас дээш хувь ч юм уу ингээд нэг цөөхөнний гар дээр байгаа coin-ууд бол маш их аюултай. Хуйлдах ч юм уу хоорондоо зах зээл рүү нийлүүлэлт эсвэл таталт юм уу
ховордуулах юм үйл ажиллагааг ингээд явуулах боломжтой байдаг байгаа. Тийм учраас та бүгд энэ дээр нэлээд болгоомжтой оролцоорой гэсэн мэдээлэл өгч байна. За Dogecoin нэг Dogecoin-то тэнцүү гэсэн юм юутай үнэлгээтэй ингээд байж. За бид бол ингээд тодорхой хэмжээний төслүүдийг судлаад өөрсдөө клубын хэмжээ төрөнг оруулдаг байгаа. За энэний нэг нь centrifuge буюу centrifuge гэсэн юм төсөл байгаа. Энэ болохоор одоо үйл хөдлөх бүрэн машин ч юм уу уламжлалт бизнесийг токенжуулаад DeFi төсөл рүү ч юм уу NFT рүү хөргөж оруулах юм гүүр маягийн тэгээд Polkadot дээр ажиллах юм төсөл байгаа. За энэ төслийг бол биднээс нэлээд олон удаан хугацаагаар хүмүүс судалсан. Бас крипто валютын зах зээл дээр сайн ажилтдаг хүмүүс болон байгууллагууд хөрөнгө оруулсан учраас энийг сонирхоод тун утгагүй хөрөнгө оруулалтаа хийн гэж үзэж байгаа. За энэ өөрийнх нь Twitter дээр биднээс энэ төслүүдийг бас хардаг. За энэ дагагч нарын ингээд харж байгаа хэрэг. За энэ дагагч нарын ингээд харахаар энэ салбар дээр нэлээд хүчтэй сайн ажиллаж байгаа энэ Web3 Capital гэдэг фаундейшн байж байна. Polkadot-той холбоотой үндсэн одоо компани байж байна. Plasma Network, Akala, Fala гэдэг дандаа Polkadot-той холбоотой төслүүд байгаас гадна нэлээд нэртэй энэ салбар дээр түүчээж явдаг хүмүүс бол энэ дээр Fabian гэдэг орцсон явж байгаа тийм ээ. Kusama Polkadot-той холбоотой BitChain гэдэг хүн байгаа. Akala Network-той холбоотой энэ Sofa Watanabe гэдэг энэ хуурамч койнуудыг үзэн яддаг юм хүн байгаа. Plasma Networking гэдэг мундаг хүмүүс ийшээ ингээд дагж яах гэхлээр энэ нэлээд сайн төсөл байгаад байгаа. За одоо цаашаа бас харагдана. За биднээс энэ 5 сарын 26-нд бол энэ төсөл рүү хямдралтай худалдан оролцохоор бэлдэж байгаа. 5 сарын 26-ны 17 цаг буюу манайхаар 27-ны шөнийн 1 цаг техний одоо энэ хямдралтай худалдааны үеийн явагдана. Дараагийнх нь 27-ны 7 цагт явагдана. 8 цагийн зөрүүтэй шүү дээ. За энэ ямар зарчмаар явагдах вэ гэхээр ингээд бүгдээрээ харъя. За энэ 26-нд бол бүртгэл нь эхэлсэн, 21-нээр бол тасалбар болгоод хаагдана. 2 үе шаттай. За би сая хугацааг нь хэлсэн байна. За энэ 1-2 дугаар үе нь болохоор 31-нээр ингээд дуусна гэж байгаа. Бүр өмсөн тасалбар болгоод тэгээд дүнгээ гарах юм шүү дээ. За эхний үед нь болохоор 55 центээр оролцсон. 14-нд одоо 6 сарын 14 төгжэнээс гарна. Биднээс 26-нд оруулсан хөрөнгөө 7 сарын 14-өөс ингээд суллаад токен зарах боломжтой байх нь. За энэ дараагийн 2 дахь үед оролцсон хүмүүс болохоор 38 центээр оролцсон. 2 жил одоо сарын хугацаагаар ч юм уу тийм ээ 21 оны 7 сарын 14-өөс 2 жил сар тутам ингээд баг багмаар шуумын харьцаагаар ч юм уу гэдэг юм байна. За нийт ингээд 1-р үед 17 сая токен, 2-р үед нь 17 сая токен зарагдана. За дээдлийн хэмжээ нь 500, доотлол нь $100-оос $500 хооронд авах нь шүү дээ. За энэ дээр 2 үе шат хоёулаа ижлэн 17 сая юм чинь. За эхний үе шатт нь хичнээн хүн оролцох гэдэг бүгдээрээ гаргаад тийм ээ 17 сая токеныг өрчгөн 55 центээр үржин. За хамгийн дээдлийн хэмжээгээр нь хүмүүс авах гэж бодоод тооцоолоод оруулж. За $500 авъя гэж бодлоор нэг $18,700 хүн авах боломжтой байна нэгдүгээр үед. За дараагийнх нь хичнээн хүн авах нь бүгдээрээ харъя бас 17 сая токен байгаа. Энийгээ үржих нь 38 центээр үржиж байгаа. За дээдлийн хэмжээгээр максималны хэмжээгээр нь оролцсон гэж үтэй. Тэгэхээр нэг 12 сая 920 хүн байна. Нэг 13,000 хүн 2 дугаар үед нь оролцоод нөгөөдөгт нэг 18,000 хүн оролцсон байна. Тэгээд ийшээ биднес оролцсон гэж бодож байгаа. За энэ токеномик буюу токны эдийн засгийг ингээд бүгдээрээ сайн хараад энэ дээр жишээ нь хөгжүүлэгч нар энэ төслийг санаачлагч нарт хэдэн токенуудыг бас харж явах хэрэгтэй. Бас ийшээ хөрөнгө оруулсан мөнгө маань ямар хугацаанд гарах уу, ямар шаталтай гарахын гэдгийг бас ажиглаж явах нь чухал байдаг. 21 оны энэ эхний улиралд болохоор ингээд за энэ 2 дугаар улиралд нэг 5% хүрэхгүй, за нийлээд энд нэг 10% хүрэхгүй хэмжээтэй токен бас суларч гарах юм байна.
За ингээд хэдэн он энэ 28, 29, 31 он хүртэл ингээд суларч гарна гэж байна. За энэ ойрын хугацаанд за 80% хүртэл биднээс ингээд 23 он хүртэл бол ингээд удаан хугацаанаар үржилсэн маягаар ингээд шугам маягаар ингээд гарах юм ба штэ. Тэгэхээр энэ токен бол нэлээд өндөр өсөлт үзүүлэх магадлалтай учир биднээс оролцсон гэж бодож байгаа. За энэ Celo, Maker, Akala, Ethereum, Polkadot-ын хооронд бол үйлчлдэг ийм аятайхан төсөл гараад ирсэн байна. За энэ дээр бол нэлээд хүчтэй тийм байгууллагуудаас оролцсон байгаа. Энэнийг одоо цааш нь харуул дээ. За 425 сая ширхгээс нийт тийм ээ. Одоо энэ CFG гэдэг ийм тэмдэглэлтэй гарах юм байна. 34 сая токен одоо энэ хяналтаа худалдаанд гарна шүү дээ. Тэгэхээр биднээс 34 саяга хуваах нь 34 саяыг хэдэн хувь нь одоо энэ хяналтаа харилцаагаар зарагдах гэж бүгдээр үзье л да. 425 сая. За энэ төслүүд одоо хэрэгжиж явж байгаа. Polkadot-ын энэ төсөл бол ингээд та бүгд хараарай. Энэ сүлжээ нь бол орцсон Polkadot дээр орж явж байгаа. Энэ хамгийн дээр үжи Centrifuge гэдэг. Энийг харъя. Яг нэг туршилтын биш бодиттой Polkadot-ын Explorer дээр орсон явж байгаа. За ингээд ороод ирж байна те Centrifuge ерөнхий сүлжээ гэдэг энэ дээр ингээд орсон байна. За ингээд Polkadot-ын Explorer ч юм уу энэ бүртгэлийн систем бол маш сайн дот токен цаашдаа өөрөө нэлээд өндөр өсөлт үзүүлэх боломжтой байгаа шүү. За дараагийн энэ дүүлэн тарьсан төсөл бол энэ өчигдөр зах зээл дээр гарсан Definity гэдэг энэ интернет одоо блокчейн дээр суурьсан интернет гэдэг бүхий зүйлийг интернет дээр агуулж байгаа бүхэл аппликейшн интернеттэй холбоотой бүхэл зүйлийг ингээд блокчейн дээр суурьлаж болно гэсэн юм агуулгатай зорж байгаа юм төсөл байгаа. За энэ төсөл дээр бол нэлээд олон тийм хүчирхэг компаниуд олон жилийн өмнө сурсан байна. За энэ бас л Twitter-ийн ингээд бүгдээр харъя тий. Нөгөө л мундгууд энэ шиг дагааж явцсан байж байгаа. За Sofa Watanabe харагдчихсан. За энэ Catherine Hound гэдэг энэ Coinbase-ийн холбоотой хүн харагдж байгаа жишээтэй. За Arc-тай холбоотой хүмүүс харагдж байгаа энэ байж. За энэ Coinbase-ийн үндэслэгч мэдээжтэй даа шүү дээ. Энэ ингээд байж байгаа. За энэ төсөл бол цаашдаа нэлээд үнцэнтэй болох магадaltaй. Яг баага зах зээл орж ирсэн ч гэсэн биднээс бол энэ дээр боломжтой болвол эндээс авъя гэж бодож байгаа. Одоо зах зээл унах бах. Яг хизээ авах уу гэдгийг биднээс өөрсдөө судалгаа хийж байгаа шийдэж тийм байгаа. За энэ нийт гарсан токен за гараад энэ хэдэн гарсан бэ тийм ээ та бүгд харж штэ. Нэг хоногийн гарсан. Яг баг 700 800 доллар руу орж ирээд цаад жоохон унсан байна. Унаад одоогоор нэг 340% доллартай байна. Нийт токеныхын тоон 469 сая 213 мянган ширхэг. За энэ 469 саяыг за багцаагаар үзчихье. Саяыг үрчгэн одоогийн 342 доллараар бодъё. 342 доллараар бодчихлоор 160 тэрбум. За 160 тэрбум гэдэг чинь нөгөө топ 5 руу орчиж штэ тий. Ethereum-ийн баг ойрцоо дээр нь гараад ирж байгаа шиг байна. Топ 5 руу орчиж байгаа. Тэгэхээр ийм койнууд руу биднээс яг хуу судалж байгаа юм технологи зөвшөөрсөн хүмүүсийн хэрэгцээ одоо хангах токен технологи дээр суурьсан токенлууд хөрөнгө зүгээр юм. За энэ Get.io дээр бол нэлээд амар өндөр өсөлт үзүүлсэн билээ. За би та бүгдэд харуулъя. За энэ нэг өдрийн энэ 100 мянга гэж байгаа шүү дээ. Харж байна уу? За энэ хараа 80 мянга. За энэ хэд төрсөн. За энэ 64712 доллар хүрсэн. За энийг арай томруулаад үзье. Одоогийн нөгөө 300 хэд дээр байж байгаа шүү дээ доллар тийм ээ. За жоохон томруулаад хаш машиг яг бодит юм дээр авчиж үздэг. Жоохон дээшлүүлээд. За энэ
344 энд харагдаж шүү дөнгөж. За ингээд дахиад томруулъя. Цагийн интервалтай үзүүлэх. Ингээд ороод ирлээ те. Одоо яг ингээд бодит харагдаж шít нэг өдөр гэж. За энийгээ цагаар аваад үзье. Цагаар за ингээд ороод ирчих. За 64 мянган доллар хүрч ирсэн. Гео дээр. Одоо эргээд энэ 343 доллар дээр ирсэн. За яг хөө баамга зах зээл болж байгаа энэ доош унах бах. Ерөнхийдөө энэ төслийг бол бид цааш нь анзаарч харна гэж бодож байгаа. За дахиад энэ төсөл бол өмнө нь доллар 1 доллараар зарагдчихсан байна. За одоо би энэ тухай та нарт ярив. Фондашн ингээд маш олон хүчтэй одоо төсөл крипто зах зээлээр ажилладаг юм хүмүүс ийшээ оролцсон байна. За энэ бол 2017-18 оноос зарагдж исэн. Зарагдахдаа бол 1 доллар 50 центээр зарагдж исэн. OKX дээр болох тэр нэг хэдвэр чинь 750 хүрээд одоо 343 дээр ирсэн байна. За энэ сайтн дээр бол нэлээд задаргаатай харагдаг. За энэ дээр ямархуу хүмүүс байгууллагууд хөрөнгө оруулсны бүгдээрээ харцгаая. За бас л нөгөө Андерсон Хоровиц тэр Polychain Capital хүчтэй консенсус капитал, Multicoin Capital, Eterna Capital ингээд хайш гэдэг ингээд байгууллагуудыг ишээ хөрөнгө оруулсан байна. За token sale-ийнх нь үед public sale-ийнх нь үед 4 сая 100 мянга, private sale дээр нь 61 сая. За энэ дахиад 18 private sale явагдсан байна. За энэ ихний 17 онд $4 босгосон байна. 4 сая 100-ийн. За 3 сая 900 мянга буюу энэ тэмдэглэгийн нөөр өссөн энэ доллар 5 центээр private sale дээр хөнгө оруулж хүмүүс авч ирсэн байна. Нэг өсөндөө 1 доллараар энэ coin-ыг авсан гэсэн үг шүү дээ. Анхдагч хөрөнгө оруулагч нар. Одоо гэтэл хэдтэй байна тийм ээ. Энэ дээр бол private sale, public sale дээр нэг 165 сая доллар босгосон байгаа боловч одоо энэ та бүгд харж штэ 342 мянган доллар бичсэн. 1 долларын хөрөнгө оруулалт маань 342 дахин өссөн байдаг гэсэн. Нэг гэсэндээ биднээсээ хөрөнгө оруулж исэн Floto энэ зэрэгцгээр юм токен байж байна. Цаашдаа биднээс энийг бол нэлээд сайн ажиглана. Мэдээж боломжтой болоод таньшин доошоо баага зах зээл өрцөө одоо 60-аас нэлээд доош хөгжлөө хааш. Энэ дээр бол биднээс бас оролцсон гэсэн бодолтой байгаа. За мэдээж энийг ажиглаж байгаа. Нөгөө нэг нь болохоор биднээсээ бас оролцох гээд хүлээж байгаа Centrifuge гэсэн токен байна. Энэ талаар та бүгд ингээд биднээсээс асууж сургалыг өгүүлэн админ ч юм уу биднээсээ энэ өгч байгаа хаягаар бас хурдч мэдээлэл авах боломжтой шүү. Бид өөрсдийн мэдээллийг энэ YouTube сүмгээрээ өгдөг байгаа. Тэгээд мянган хүн тутамд нэг лежер наанаас судалж байгаа шүү. За ийм технологитой хүмүүсийн хэрэглээ хангадаг тийм ээ. Цаашдаа илүү өсөлттэй энэ токен руу анхаарсан болов гэсэн юм мессежийг биднээс та бүгд өгдөг. За бид бол өөрсдийн хөрөнгө оруулалтыг бол энэ бас сард нэг 20-с 25% өсдөг юм төсөл рүү оролцсон байгаа. Энэ талаар өчигдөр та бүгд ярьсан учраас энэ өмнөх бичлэгийг ингээд бас анзаараад хараад үзчихээрэй. Энэ дээр бол сар тутам 20% өгөөчтэй өсөлт үзүүлдэг юм төсөл байгаа шүү. За ингээд өнөөдрийн бичлэг өгөөд дуусчээ. Анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл баярлалаа.